За үнэхээр энэ гадаад орчны эрс өөрчлөлттэй холбоотойгоор дэлхийн улс орн болгон ийм тарифын бодлогоор дотоод зах зээлийг хамгаалсан сөргөлдсөн ийм нөхцөл байдал үүсэт байна. За энэтэй холбоотойгоор манай гол экспортын түүхэд болсон нүүрс үндсэндээ $230 байсан нүүрс өнөөдөр $70 болж унжаа шүү дээ. Харин үйлдвэрлэлтэй тулдаа бид боловсруулах чадахтай тулдаа ноолурууд үндэсний үйлдвэрүүд нь аваад энд онцлон тэмдэглэмээр их хурлын даргын дэмжлэгтэйгээр сая Монгол банкнаас өрийн бичиг гаргаж үйлдвэрүүдэд ноолур худалдан авалтыг дэмжих юм том шийдвэр гарч байгаа. Энэтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрүүд маань энэ дотоодоос ноолур авах үнийг доктортой хангах бодлого аваа явчихна. Гол зах зээл болсон урд төрш маань өөрөө 130 за бараг 200% галийн худалдааны татварт орчихсон гол зах зээл дээр. Тэгээд урд төрш маань идэвхжил сул дотоодоос худалдан авалт үндсэндээ байхгүй байна. Өдөд бужинж яадаг шүү дээ байхгүй байна. Ноолурын гол угаасан ноолурын самсан ноолурын гол зах зээл бол Европын зах зээл. Тэгэхээр Монгол улс шууд түүхэн ноолурыг хятад өгөөд хятад боловсруулалт хийгээд Европ руу гаргадаг гэсэн бол одоо бид дотооддоо 100% боловсруулалтаа хийгээд 100% угаа цамнаад экспорт нь гаргах ийм үйлдвэрлэлийн чадварыг бүрдүүлсэн. Буюу үйлдвэрүүд технологи, техникийн хүчин чадлыг нэмж чадсан. Ийм болохоор үнийг доктортой барьж чадж байгаа. Үүнтэй адилхан гурилын үйлдвэрүүдэд барьж чадж газар тариалангаа энэ хүнсний хосгол бодлогоор сэргээсэн тулдаа бид гурил үнийхээ доктортой байдлыг хангаж чадж байгаа. Тэгээд энд юу хэлээд байна гэвэл үндэсний үйлдвэртэй байна гэдэг маань өөрөө доктортой байдал, эрсдлийг даван туулах, нөгөө үндэсний сөрөн төсвөрлөх чадах гэдэг маань өөрөө л яг энэ. Үйлдвэрлэдэг, ургуулдаг, тарьдаг, бүтээдэг улс орн бол аль болох энэ хямралыг багаар даван туулна. Тэжээл мөн адилхан тарилтан дээр бид нар одоо тэжээлийн тармилыг эрс нэмэгдүүлнэ. Газар тариалангаа 200,000 гагаар нэмнэ. Энэ нь өөрөө бидний нөгөө махны экспорт. Нүүдлийн малачгууга ганцуудын бэрхшээлээс даван гарахад тэр чадварыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд л тэжээлийн тармилууд олон тариалтын талбайг нэмж байгаа. За мөн экспортын зах зээлийн бас нээж өгөх ажлыг хийж байгаа. Тэгэхээр янз янз одоо алт дахиад өнөөдөр 3500 болоод дээд рекордоо хийж байна. Хүнсэн дээр дэлхийн улс орн болон хүнсний өсөлт явж байна. За бусад аж үйлдвэрлэл олон төрлийн бараа бүгд унж байгаа. Ийм л ийм янз янзын байдал гарч байна. Улс орн болгон хүнсэн дээрээ л онцгой анхаарч байна. Ерөөсө хүнсний нөөцөө бүрдүүлэхдээ анхаарал, хүнсээ тарифаар хамгаалаад энэ лугаа одоо бүр нийтээр За Ганбатын Хосоо ирэх шүүн